хүн бүр төрхөөсөө ирэх чөлөөтэй гэдэг чинь дөнгөж төрсөн хүүхдэд эмнэлгийн ажилтнууд мөн цэцэрлэгийн насны хүүхэд, сургуулийн насны хүүхдэд хэн нэгэн хүн дураараа вакцин шахаж болохгүй гэсэн ийм утгыг авалж. Хэн нэгэн хүн дураараа вакцин шахаж болохгүй. 24 цагийн дотор шахдаг вакцин энэ бол үндсэн хууль зөрчиж байгаа. Цэцэрлэг сургууль дээр очиж вакцин шахаж байгаа нь энэ бас үндсэн хуулийг зөрчиж байгаа. Тийм учраас хүний эрхийн түгээмэл тунхаглал, иргэний болон улс төрийн эрх зүйн олон улсын гэрээ энд юг заасан байна вэ гэхээр хэнийгч өөрийнх нь эсрэг бусдын иргэшил байлгаж болохгүй гэж. Тэгээ бусдын иргэшил байлгана гэдэг бол сая ковид-19 вакцины үеэр маш тод гарсан шүү дээ. Ажил албан тушаалаас нөхөн, туун, энтер гэж байгаад бүх хүний 3-4 удаа вакцинсан байгаа. Тийм ээ. Тэгэхээр вакцин гэдэг үгний цаана юу байдаг вэ гэхээр дандаа хорт бодис, химийн урвал явагддаг. За ертөнцийн жамаар биш мөнх бусыг үзүүлдэг, эрүүл мэндэнд дорооддаг ийм асуудлууд байнга гарч байгаа. Тэгэхээр бид бол жишээлбэл Нюрнберг 2 гэсэн олон улсын шүүхийн ажиллагаа бол эхэлжсэн түүхтэй. За энэ түүх бол юу гэхээр зэрэг вакцин бол галт зэвсэг биш ч биологийн зэвсэг юм а гэж. Биологийн зэвсгээр хүн төрөлхтнийг хороож байна гэж.